Улсын хурлын гишүүн Баасанхүү авилгад тэмцэх газарт хууль зүйн сайд асан улсын хурлын гишүүн Нямдаржийг ямар хөрөнгийн их үүсвэрээр 2% хавас бариулсан болохыг шалгуулахар хандсан. Энэ асуудалд авилгад тэмцэх газар дараах тайлбарыг өглөө. Улсын хурлын гишүүний хөрөнгө орлогын орлоготой холбоотой асуудлыг ёс зүйн дэд хямд шалгахад үйлчлэгдсэн байдаг. Ингээд шалгаад хэрвээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна гэж үзэх юм бол авилгатай тэмцэх газарт шилжүүлж шалгуулах ёстой байгаа. Тийм учраас энэ асуудлыг зохих эрхлэхийн байгууллагт нь хандаж тавих нь зүйтэй гэдэг ийм хариуг өгөх нь зүйтэй байгаамаа. Түүний 2 хавасыг шалгуулахаас гадна улсын хурлын гишүүн Нямдарж нь Energy Resource компани зайсан дах орон сууцны хотхондоо түрээсийн байранд үн төлбөргүйгээр амьдардаг гэх асуудлыг шалгуулахыг хүсжээ. Энэ асуудлын хүрээнд авилгатай тэмцэх газар шалгаад тухайн үед нь тодорхой асуудлуудыг ялангуяа тэр Energy Resource компани ашигт магтмалын үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай байна гэж үзсэн. Уг эрүүгийн хэрэг үүссэн тогтоолыг тухайн үед прокурор хүчингүй болгож шийдүүлсэн. Энэ асуудлын дотор уг гишүүн Нямдаржийн амьдарч түрээсээр амьдарч байгаа байшингийн асуудлыг бас давхар шалгаж ирсэн байгаамаа. Ингээд асуудал бүхэлдээ хүчингүй болсон учраас авилгатай тэмцэх газар Баасанхүү гишүүний асуудлыг сэргээр шалгах боломжгүй. Энэ талаар прокурор хандаж асуудлыг шийдвүүлэх ёстой. Авилгатай тэмцэх газарт Баасанхүү гишүүн дээр 2 үндслээр хандсан бол эрхэм гишүүн Нямдаржийг шалгуулах өөр нэгэн гомдол ирсэн байна. Бүгд найрамд Солонгос улсын хөнгөлөлтөө зээлийн хэрэгжилтийн талаар үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн хууль зүйн сайд асан Нямдаржийг бас шалгах шаардлагатай гэж ярьсан. Энэ нь өөрөө Солонгосын хөрөнгө оруулалт хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр юу лээ нэг чинь холбооны хяналт мэдээллийн сүлжээний санхүүжилтийг хийж төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийг холбоотой хөрөнгөний зарцуулалтын асуудал дээр бид нэр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. За тухайн хэрэг дээр мөн цаг үед хууль зүйн дотоодын сайдаар ажиллажсэн Нямдарж гэж үнийг бол одоо бол сэжигтнээр тооцсон ямар нэг байдлаар эрүүгийн хариуцлагатай асуудал бол байхгүй. Цаад хөрөнгөний зарцуулалт дээр бид нэр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж